Од мөндөр суух тавтамаар л би бол хөтлөгч Инхбат. Физикч Билгүн кино шинжлэх ухаан нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг Хятадын Ланжао хотоос хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостолгооны Од мөндөр радиогоор хүрч байгаа. Дугаарыг илүү өрүүл, илүү бүтээлч ураатай Iron Circle болон манай Од мөндөр суугийн алтан гишүүд ивэнтгэж байна. За өдрийн мэнд хэлгэнэ. Өдрийн мэнд. За сайн байцгаана уу? Сайн байна уу. За ET маш том кино ярих нь дээ тий. Аха. Ер нь бол ET-ч бүр айгүй алдартай кино шүү дээ тий. Бараг мэдгүй хүн байхгүй байгаа юм. Сонсогч нар дундаас. Тий. Спилбергийн одоо очлаар. Спилбергийн хамгийн том кинонуудынх нь нэг байгаа тий. Тий. За 1982 онд гарсан кино. Тий. 43 жилийн өмнө гэсэн. ET-г анх гарч яхад нь төрсөн хүн одоо 43 таа байх юм. За анхны нэр нь болохоор A Boy's Life гэдэг нэртэй байсан юм байна. Тэгээ энийг бас нөгөө кино бүтээхдээ ингээд нууц нэр өгдөг штэ. Тийм нууц нэр нь байсан ч гэж ярьдаг юм байна. Анхны нэр нь ч байсан гэж ярьдаг юм байна. Ер нь энэ дээр бол Спилберг өөрөө нэг тийм хариу мариу хэлсэн юм уу яасан юм. Тодорхой хариу хэлээгүй байгаа тий. Ямар ч байсан эн чинь нөгөө бас юутай төстэй байгаа нөгөө Нолан чинь өөрийнхөө шинэ киноныхаа яг нэр мэрийг задруулдаг штэ. Спойлд чинь ямар нэгэн байдлаар баригдчихна гэх тэрэн шиг Спилберг бас анх нөгөө энэ чи дөнгөжл кино хийжсэн үеүүд нь шүү дээ тий нөгөө Close Encounters of Third Kind гаргачаа тэрнийхэн араас нэг үргэлжлэл маягийн кино гаргая гэж манай хүн ер нь төлөвлөж исэн байлээ. Тэгээд тэрэндээ юм янз янзын нууц нэрнүүд өгсөн. Тэгээ нэг нь болохоор энэ Boys Life гэдэг. Нөгөөх нь болохоор яг энэ ET-гийн зохиолч байгаа шүү дээ тий Matheson гэдэг залуу. Тэр нөхөртөө болохоор яг энэ Boys Life-ийн өөрхөн үндсэн концептыг гаргацсан явж байгаад тэр нөхөртөө уулзаад мань хоёр дахиад нэг өөр санаан дээр ажилласан юм бэл. Тэр нь болохоор Night Sky гэдэг нэртэй. Гэхдээ өмнөх киноноос юугаараа ялгаатай гэхээр тэр нь илүү юм хоррор жанрын аимшигын кино болох хэрэгтэй байсан гэж хэлээ. Тэгээд ер нь юм хоёр өөр прожект явж исэн. Энэ донд Спилберг нэг юу орж ирсэн бэ гэхээр ерөөсөө яг энэ хоёр кинон хоёулаа прожект мань хоёулаа ерөөсөө харийн юм бит дэлхий дээр ирж байгаа тухай тий аль нь тийм байсан маань. За тэгээд тэр харийн биеттэй нэг юм хүүхэд харилцаа үүсгдэг, холбоо тогтоодог. Тийм юм үйл явдал гардаг. Бүр Night Sky ч юм болохоор харийн хар гаргийн хүлэг эренгүүтээ нэг юм гэр бүлийг ганал хийлдэг гэж байгаа байхгүй. Бараг барьцаалж авд юм шин. Ари 51 энэ шиг. Тийм үйл явдал гардаг ийм кинонууд гэжсэн. Манай хүн болохоор яг эдрээгээ анзаарчаад өөрөө нэг юм дотор нь хүсэл байсан гинэ. Тэр нь юм хүүхдийн кино бичих хүсэлтэй. Тэгээд жоох хүүхдийн кино ялангуяа нөө жоох хүүхдүүд зориулсан кино их хүсэлтэй. Тэр нь өөрийнх нь амьдралаас сэтүүлсэн тим кино хийхийг хүсдэг байсан гэсэн. Амьдралаас нь сэтүүлсэн гэхээр яагаад гэсэн манай хүнийг жоохон байхад нь аав ээжээр нь салсан юм байна. Тэгээд салаад ээжтэйгээ цуг амьдрдаг өссөн юм байна л та. Тэгээд нөгөө аавын орон зай байхгүй болцсон. Бас өөрөө нөгөө нэг ах ихчгүй байсан гэж байна. Тэгээд өөртөө ийм тухайн үедээ нөгөө imaginary friend гэдэг штэ тий. Төсөөлийн найз бий болгоод тэр төсөөлийн найз нь болохоор өөрийнх нь юм хайхын оронд ах болдог, аавынх нь оронд аав болдог. Тийм төсөөлийн найз болсон гэж байгаа байхгүй. Тэгээ тэр төсөөлийн найз болохоор өөрөө багадаа юм хариг аргаас ирсэн, стик тавгартай ингээд нисээд дэлхий дээр ирсэн ийм харийн хүн гэж төсөөлдөг байсан гинэ. Тэгээ тэрийгээ ингэж одоо өөрийнх нь аав ээжийнхээ салтыг яг тэгж ингэж даван туулсан. Яг энийгээ ийм одоо зохиол болгох гээд кино болохыг гэж хүсдэг. За тэгээд тэр нөгөө Boys Life-ийн санаа анх төрсөн гэж концепт нь. Ингэж байгаа Matheson-тай уулзсан чинь Night Sky-ийн санаа гараад ирсэн. Гэсэн энэ хоёр чинь өөрөө нэг юм одоо хүү гэдэг дүрээр зангидагдаад байна шүү дээ тий хоорондоо. Тэгээд ер нь за энэ хоёрыг тусад нь өөр прожект болгоё. ET тий Extraterrestrial гэдэг нэртэй өөр цоошин юу хий гэж санаанд нь буусан гэж. Энэ одоогийн өнөөдрийн ярианы гол баатар болсон киноны сэдв тэгж бууж ирсэн. Гэхдээ эн чинь түүхэн айгүй одоо нөгөө хэцүү юм байл. Яагаад тэгэхээр мань хоёр ч ерөөсөө санаа нь буугаал нөгөө хүмүүсийн дотор ингээд гэрэл асдаг штэ тий. Воо за гой санаа гарчлаа одоо ингээд эхлэе гээл тий. Тэгээд зохиол бол уул нь айгүй хурдан бүтээгдсэн. Ерөөсөө 2-3 сарын дотор зохиол ихний драфт гарцсан. Тэгээ продюсер хайж явсан. За тэгсэн хид хідэн одоо том компаниуд Warner Bros гэдэг шиг тий. Том продакшнууд ерөөсөө зохиолын тоогоогүй юм л. Энэ ямар нэгэн байдлаар
мөнгө олохгүй гэх те. Ямар нэгэн байдлаар энэ бол амжилт авчихгүй зохиол гэж үзчихсэн гинэ. Яг бүр ямар сайндаа нөгөө Columbia Pictures биш та алдартай. Гоё ч юм бол одоо 70 оны сүүл 80 оны сүүл чинь Columbia ч бүр маш том Pictures байсан шүү дээ. Тэгээ Columbia галцсан гэж байгаа байхгүй. Тэгээ Columbia-гийн тухайн ажилчид бол ирээдүг бас ингээд сайн хараагүй байгаа юм те. Яг юм гоёор тэрийг төсөлж чадаагүй. Тэгсэн бас Spielberg чинь жоохон залуухан те. Дөнгөж ганцхан кино хийж мэдсэн. Spielberg-т нэг хитгэв. Тэгээ Columbia худалдаж аваагүй. Тэгээ манай хоёр ер нь бол жоохон шантардгийн даваан дээр хэд хэдэн Pictures-тай уулзаад ерөөсө дандаа бүтлгүй хариу сонсоод одоо нэг Harry Potter-ын түүхтэй их төстэй санагдсан надад. Harry Potter-ыг чинь анх биччихээд ингээл publishing дээр очиод хэвлүүлэл гаргын юмгууд маш олон publishing юм байлаа шүү дээ. Ерөөсөө ингээд те наа чи юм бүтэхгүй юм шидтний ертөнц гэж юу вэ гэсэн чи өнөөдөр Harry Potter юу вэ? Асар том хүүхдийн маш гоё ертөнц те. Тийм. Тэгээ ингээд E.T-г бас тэгж бодчихсон ч. Нэгт ингээд хүүхдэд зориулсан кино. Дээрэс нь энэ киног тухайн Pictures-ууд яаж шүмжилсэн гэх юм уу? Манай кинонд 3 хүүхэдтэй ганц бие ээж гардаг. Тэргээр нь бас их шүмжилдэг. Энэ ингээ нийгмийн хөвдтэй болохгүй юм гаргаж байна ч ингээд. Дээрэс нь ингэдэг одоо нэг анхны 82 онд гарсан релиз байгаа шүү дээ тийм. Анхны театрт нээлттэй хийсэн хувилбар. Тэрэн дээр цагдаа нар нь хүүхд рүү буу толгодог гинэ. Араас нь ингэж бууж иглүүлдэг гинэ. Тэгсэн нөгөөтг нь асуудал дагуулсан. Хүүхд рүү бууж иглүүлж болохгүй. Хүүхдийн кино шүү дээ энэ чинь тийм. Зохиол дээр ийм хэсгүүд байна гэдээ ер нь их тоодгүй энэ бүтэхгүй. Одоо баг нөгөө PG-18 гэдэг англи руу орчиход байгаа байхгүй тийм. Гэтэл энэ чинь хүүхдийн кино байх хэрэгтэй байгаа гэдэг. За бас нэг айгүй шүүмжлэлтэй ханджсэн юм манай E.T. E.T-г дүрслэхдээ ерөөсөө юм тийм жижиг юм Чебурашка шиг нөхөр өгдөг шүү дээ. Чебурашка шиг гар. Тэгээ ингээд юм тариа муута надрах уу. Тэгээ ингээд юм сонин хуруу муруутай тийм. Тийм юм хариг-харгийн амтнаар ингээд төсөөлүүлнэ ийм макет хийнэ гэд манай хүн ер нь юм хар зургуудыг үзүүлсэн байгаа байхгүй. Тэгсэн дээр нь таалагддаг. Ерөөсөө ийм том театрын дэлгэцэн дээр ийм эстетикийн хувьд ийм сонин бит гаргана гэдэг чинь юу гэсэн үг юм те. Чи юм ярьсан баг. Тэгээ чамаг л өргөгийн дэлгэцээр харъя да. Өргөгийн дэлгэцээр гарцсан шүү дээ. Тэгээд нэг юу гэс нэг залруулга хийгээд хэдгөө. Хин Spielberg ч юм юу байсан шүү. Юм тэр Jaws энтрээ гаргацсан. Ер нь бол том болцсон байсан шүү. Тийш үү. Тийм Raiders of the Lost Ark энтер гарцсан. Raiders of the Lost Ark чинь дараа нь гараагүй лөө тий. Өмнө гарсан. Тэр чинь дараа нь гарсан гэж бодож тийм эртний кино байлаа. Тийм тэгээд нэг Raiders дээр тоглоно манай Harrison Ford биш үү? Тэрнтэй чинь бүр амар сайн найзууд болцсон. Harrison Ford E.T. дээр уг нь тоглосон юм байна. Нэг жижиг хэсэгт. За. Нэг жижиг багшийн дүр тоглоод тэгээд тэр яг юу эдитлэгдээд хасагдчихгүй юу хөрхий. Тэр уг нь гарцсан бол гоё л байх гэж. Би чи яагаад ч юм бэ нөгөө нэг Close Encounters of Third Kind хийчихэл тэр кино хийчихээ тэр киноны араас залгамж маягийн кино хийнэ гэдгийг буруу ойлгоод сандсан байна л та. За уучлаарай. За тэгээ ерөөсөө ингээд Pictures хайж явж байгаад Universal-та гэрээ байгуулад Universal энэ манай хоёрын зохиолыг $1 сая худалдаж авсан гэсэн. Тэгэл юу ихэлсэн? Кино зураг авалт ихэлсэн. За кино зураг авалтан дээр их сонирхолтой зүйлүүд байд юм лээ. Эхнийх нь юу вэ гэхээр одоо бид нар бол ихэнхдээ киног үзэхдээ шугамн дараалалаар үздэг штэ тий. Тэгээ сетап тавигдлаа, үйл явдал баг багаар өмнөлөө тэгээд төсөл рүү очино гэд. Ихэнхдээ киноны шүүтинг зураг авалт бол ингэж хийгддэг. Хамгийн түрүүнд тий хамгийн бага зардлаар хамгийн богино хугацаанд хамгийн бага одоо энерги зарж хийх боломжтой тэр зураг авалтуудыг төрүүлж хийдэг гэдэг ч юм. Эсвэл бүр нэгээр нь хийдэг хүмүүс ч гэсэн байдаг те. Хамгийн олон одоо тайзыг ашиглаж бол тэр тайзны зураг авалтаа хийгээд тэгээд үлдсэн хэсгүүдийг дараа нь хийнэ гэдэг ч юм. Кино зураг авалтууд ерөөсөө шугам байдлаар явагддаг юм. Энэ киноны нэг онцлог нь болохоор ерөөсөө шугам байдлаар хийгдсэн юм бэл. Ерөөсөө кино зураг авалт бол яг киноны үйл явдлын дараалалаар хийгдсэн кинонуудын нэг юм бэлээ. Яагаад ингэж хийгдсэн гэсэн эн чинь хүүхдийн кино хийж байгаа. Тэгээд нөгөө манай одоо энэ жүжигчд маань 50 хэд гарцсан юм ахнар болсон тий. Хөвшин ахнар болсон байна. Drew Mary мөрчмөр имээ явж ийл шүү дээ. Тий имээ болсон. 10-аас 15 насны жоох хүүхдүүд исэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо шинэ залуу жоохон жүжигчдийг кинонда илүү ороод одоо эмоц сэтгэл хөдлөлөө илүү сайн гаргаасаа гэж хүссэн болохоор Spielberg
зураг авалтаа шуман дараалалаараа хийнэ гэж хэлсэн юм байна. Ингэж хийх юм бол манай нөгөө жүжигчин хүүхдүүд маань илүү дүрдээ орно, илүү нөгөө ET-тэй харилцаа үүсгэн, тэгээ илүү орчиндоо тасна, илүү ингээ хооронд нь нөхөрлөлийн холбооны илүү гүн үүсгэх тэр нөхцөлийг бүрдүүлсэн гэж одоо ярилцлага өгсөн байдаг юм лээ. За хоёул эхний хамтран ажиллагчаа ярьчаад үргэлжлүүлэх үү те. Тэгээд хоёуланд угаасаа нэг л хамтран ажиллаж байгаа. За. Тий. За өнөөдрийн дугаарыг илүү эрүүл, илүү бүтээлч байраатай Iron Circle event гэж байгаа. За ер нь тавилгын одоо юунууд хавтангууд гэж нэг маш чухал юм байдаг юм байна. Тэрийг ерөөсөө мэддэггүй явж. Би ч одоо 90-ээс бага тавилга авчраад тэгээд тэрийг угсраад болчлоо гэж бодоод нөгөөтг нь сүулдэ үнэр танаар ороод удаан хувцааг өмсөг хувцсан тэр чинь бүр нэг муухай болцсон байдаг байсан. Тэгсэн чинь ерөөсөө тэр хавтандаа л байдаг юм гинэ. Тэгээд тэрийг мэдхгүй аваачаад ямар ч хамаагүй юм авчраад тавьчихгүй. Тэгсэн чинь бүр ингээд янз бүрийн стандартууд байдаг юм байна. За энэний хамгийн сүүлийн буюу одоо маш чанартай энэ ENF гэдэг стандартыг энэ Iron Circle компанийн маань оруулж ирсэн юм байна. Тэгээ нөгөө нэг хавдар үүсгэх одоо магадaltaа гэдэг нэг юу формалдегид биш үү? Тэр мөрөнтэй хавтангууд зөндөө байдаг юм байна манад. Гэтэл манай энэ Iron Circle-ийг оруулж ирсэж байгаа хавтангууд болохоор ерөөс тийм үнэр танаргүй формалдегид дагуулаагүй ер нь маш сайн чанарын тийм хүний биед юутай гэхэнд сөрөг нөлөөгүй ийм хавтангуудыг оруулж ирж байгаа. За одоо энэ нөгөө тавилгын хавтанчаа ингээд ийм эвгүй үнэртэй байдаг шүү дээ тийм тэндээс ахаар. Тэр чинь тэгээ сүүл рүүгээ оройн унтаж мунтчих дээрээс торгоо өвтгөхөд тэгээ удах юм бол хордлогын шин чанарт орно. Ерөөсөө нөгөө энэ чинь ингээд байнгын химийн тэ одоо нөгөө хэтрүүлсэн химийн ботбоо органик хүнд одоо хэрэггүй химийн нэг л үнэрлээд байна гэсэн үг шүү дээ. Тэгээ хордлогонд ордог. Тэнгүүд дотор ирэхтэнд муу гэж байгаа байхгүй. Харин тэгээ муу тэгээд тэр астмтай хүүхдүүд ч юм астмтай хүмүүс маш тэр шинж тэмдгийг нэмэгдүүлдэг. Тэгээд бүр энэ чинь хамгийн аюултай нь хавдартаач болох магадaltaа гэдэг юм бас юу байдаг юм бэ? Тооцоо гэх юм уу? За энэ одоо ENF гэдэг хавт нь болохоор хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн. За маш одоо бат бөх гадаргуутай юм. Мат гадаргуутай юм байна. Сайн чанарын өнгөлгөөтэй. За мөн өндөр даралт температурын нөлөөгөөр бэхжүүлсэн болохоор хавтан хэлбэрчлэлтийн үед маш тогтвортой бат бөх гэнэ. Хотоож гүтигээд нэг янз бүр болчдөг штэ. Тийм байхгүй гэсэн үг. Тэр хотоочоор ч нөө юу чин тавилга чин шин чанараа алдаад ингээд гажаад нэг хачин болчдөг штэ. Харин зүгээр дээр нөгөө нэг хоолоонд тавихад ном уншихад хүртэл хэцүү болчдөг штэ. Хотоочоор чинь. Тэгээ зүгээр наацх нь эстетикийн үед харагдахтаа их муухай болчдөг. Яг үнэ тий. Өөдгөө болчиход байдаг ерөөсөө. За усан суурьт завун ашиглан барьцаалдуулдаг учраас бусад ижил төрлийн хавтангаас ус чигэнд илүү тэсвэртэй юм байна. За мөн элдв үнэргүй гэдгээр давуу талтай. За тэр үнэргүй гэдэг бол маш том давуу тал шүү. За энэ хавтанг Баянгол дүүргийн 26 дугаар хороо Уранган офисын 404 тоод. За мөн Уранган худалдааны төвийн Formor гэх шоурум байгаа. Эндээс очиод ямар хавтан байна гэдгийг очиж танилцах боломжтой байна. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99-ээс 2087, 9988, 9921 дугаарын утсаар авах боломжтой байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг Iron Circle event тэтгэлээ. За нэг зүйл хэлчихв. Баярлалаа. За King Kong-ыг бүтээсэн одоо барьсан гэдэг юуг уралсан гэх юм уу? Хүн манай юуг хийсэн юм байна. ET-г хийсэн тий. За тэгтээ бодохдоо Ernst Hemingway болоод одоо Albert Einstein-ыг дотроо төсөлж хийсэн гэж. Утга зөх нэг нь утга зохиол нэг нь физикийн аюул том хоёр өнийг төсөлж хийсэн. Тэгээд би болохоор анх ET-г харчаад нөгөө шууд ерөөсө Чебрушкал толгойн дотор болчихсон. Чебрушкатай ямар адилхан. Жишээл энэ хоёр чинь ингээ хоёулаа юм том нүдтэй шүү дээ. Айгүй юм том бэлтээсэн нүдтэй. Тэнгүүд айгүй адилхан санагдчихсэн. Тэгээд яг хоо сая бас нөгөө нэвтрүүлгээ бэлдээд ET-г дахиж үзэж байхад ET-гийн хөдөлгөөн бас Чебрушкатай айгүй адилхан юм бэл. Чебрушка ч нэг юм жоохон болохтой хөдөлгөөнтэй шүү дээ. Нөгөө гарны нарийн нугалам мэтэр гэх мэт зүйлүүд байдгүй. Тэгвэл манай ET чинь бас тийм юм байлээ. Юусе юм гарны одоо хүнээр бол тохоо байдгүй тий. Ганц шулуун гар явчихдаг. Тэгээ юм сарвуутай. Хөлөнд нь өвдөг байдгүй. Нэг шулуун хөл яваад тэгээд тавхаа байж идэг. Чебрушка чинь тийм. Тэр нэг адилхан харагдсан надад. Тэгээ баг зөвөр нөгөө нэг худалч хүнд хэтрүүлж ярих юм бол тэгээд Спилберг барыг Чебрушка үзсэн үгүй юм. Нөгөө ET хийсэн гарын Чебрушка үзсэн. Тэр л үзсэн багтаа. Тийм юм байлээ. За тэгээд
Ингээд кино зураг авалт бол одоо нэг зураг авалтын яриалгаа буцаж ороход кино зураг авалт бол 1982 оны 9 сард эхэлсэн юм бил. Тэгээд 12 сарын дундуур бараг Крисмасын өмнөхөн дууссан гэж байна. Зураг авалтууд бүгд. За киноны үйл явдал бол өөрөө ингээд юм жижигхэн тосгон байдаг те. Яг бүр ингээд юм том хот биш. Юм жижигхэн хөц тосгон гэдэг шүү дээ. Хөц тосгонд 3 хүүтэйгээ амьдардаг. Ганц бие ээжийн тухай гардаг. За ганц бие ээжтэй энэ ээж нь өөрөө нөхрөөсөө салаад удаагүй ийм дүрийг гаргасан байна. За энэ дээр Спилбергийг маш олон хүмүүс ингээ яагаад ийм дүрийг тавьсан гэдэг. Нөгөө талаас энэ нь өөрөө Спилберг тухайн кинонд өөрийнх нь одоо сүнсийг шингээж өгж байгаа нэг юм үйлдэл байгаа юм тий. E.T. гэдэг нь Спилбергийн хүүхэд насных нь төсөөллийн найз нь байсан. Нөгөө ээж аавын салгалтыг давж гарахт нь тус болсон найз нь байсан. Тийм учраас зориуд тийм дүрийг тавьсан гэж байна. Тэгээд зориуд E.T.-г авчирсан. Тэгэхээр яг хуу энэ өнцгөөс нь харахад миний хувьд бол энэ Extraterrestrial гэдэг кино бол хариг аргаас нэг юм амтан дэлхий дээр бууж ирээд тэнд байгаа нэг юм аавгүй тий аавыгаас сандсан гэр бүл байгаа шүү дээ. Хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээ нэг салалтыг даван туулж байгаа тэр жоохон хүүхдүүд энтертэй уулзж байгаа биш. Харин тэр хүүхдүүд ээж аавынхаа салалтыг яаж даван туулж байгаа тухай кино болчихж байгаа байхгүй. Ерөөсөө л тэгээд ягаад би тэгж бодож байгаа хэрэг киноны үйл явдлыг харах юм бол тэр хүүхдүүдэд ерөөсөө том хүмүүс итгэдэггүй те. Жинхэнэ кинон дээр гарч байгаа хариг аргийнхан бол том хүмүүс болчихж байгаа байхгүй тийм чи. Ялангуяа том хүмүүстэй нөгөө E.T.-г барих гэж ирж байгаа тэр одоо government official-ууд те. Цагдаа нар юм гэсэн хүмүүс болчихж байгаа байхгүй. Тэд нар нь жинхэнэ хариг аргийнхан учраас нөгөө E.T.-г ингээд ямар нэг юм дотор оруулах гээд хийх гээд байдаг шүү дээ тий. Би энэ авч хадгалах гээд байдаг. Энэ нь ерөөсөө тухайн хүүхдүүдийн маань нөгөө дотор байгаа төсөөлийн хүсэл байгаа шүү дээ тий. Өөрсдийн гэсэн. Тэрийг нь бид нар ямар нэгэн эхчүүд том хүмүүс ямар нэгэн байдлаар бид нар хүүхдийн тэр нөгөө бүтээлч байдлыг өөрсдийн мэдэлгүйгээр эсвэл зарим санаатаагаар ингээд хаачдаг тийм. Ялангуяа кинон дээр ямар хэсэг гардаг вэ гэхээр хоол идээ сууж хахад манай гол дүрийн хүү маань аав Мексик тийм хүүхэн таялаа явж байгаа гэсэн мэлчдэг шүү дээ. Тэгээ ээж нь айгу хэцүү болоод тэгээ уучлаарай гэж ширийг ингээ орхио явдаг. Яг энэгээр юу харагдаж байгаа гэхээр нөгөө ээж ч гэсэн тэмцээ хэцүү байгаа. Тэгээ өөрийн мэдлгүй тэмцээ хүүхдийнхаа ямар нэгэн креативитиг дарахтай адилхан. Ягаад тэр байдал руу орсон гэхээр манай гол дүрч нөгөө E.T. байгаа гэж итгүүлэх гээд байгаа шүү дээ. Тэмцээ итгэхгүй байгаа. Тэгэхээр ингээд том хүмүүс нь тэмцээ ясан мэн дээр харийнхан тэр хүүхдүүдийн креативитиг өөрсдийн мэдлгүй эсвэл санаатаагаар байхгүй болгож байгаа. Ийм зохиол гэж харж болж байгаа. Нөгөө талаас бас тийм. Энэ донд хүүхдүүд маань өөрсдийнхөө хүүхдийн төсөөллөөрөө өөрсдийнх нь хувьд хүсээгүй өөрсдөөс нь үйл хамаарсан тэр үйл явдлыг хэрхэн давж болж байгаа тухай кино болчихж байгаа. За яг надаа ингэж харахад бол энэ кино үнэхээр гоё баг. Дээрэс нь энэ кино яагаад одоо хүртэл ийм хүчтэй байдгийг те гэр бүлээрээ хүмүүс үздэг, хүүхдүүд ч үздэг, чипт хоёрч дуртай тийм бүх насныхан дуртай байдаг. Одоо ч гэсэн сая 22 онд бүр ингэ 40 жилийнхэн шинэ одоо IMAX хувилбар руу хөрвүүлээд гаргасан шүү дээ. Ингээ байн гарч идэг хэрвээс энэ санаа бас энэ кинонд хурд явж идэг учраас их гоё байдаг юм шүү. Хүн болгон энэ кинонд юм одоо ямар нэгэн байдлаар хамаарагдаж болдог тийм энэ киноны үйл явдлуудтай. Тэр нь их гоё санагдсан. Тэгээ магадгүй энэ кино байгаагүй бол одоо ирээдүйн янз янзын төсөөллийн Hobbit ч гэдэг ч юм уу иймэрхүү кинонуудад байхгүй байх магадгүй байж магадгүй гэсэн зарим кино судлаач нас тэгж үздэг юм байлээ. Тийм учраас албан ёсоор нөгөө 97 онд илүү те E.T. гэдэг киног хүн төрөлхтний соёлын өвд бүртгэж авсан байгаа юм. Энэ кино бол эстетикийн хувьд болон соёл түүхийн хувьд хүн төрөлхтний маш чухал соёлын өв юм а гэсэн бүртгэл хэлж авсан байгаа. Тэр надаас их гоё санагдсан. За ингээд кино 82 оны 9 сар зураг авалт нь эхлээд 12 сард дууссан. Ингэхдээ 3 сарын хугацаанд киноны зураг авалтыг яг кинон дээрх үйл явдлын дарааллаар зургийг авч байгаа шүү дээ. Тэр нь болохоор манай жүжигчдийг илүү дүрдээ ороод илүү одоо ингээд эмоцоо гаргаасаа гэж хүссэн гэж Спилберг хүссэн гэж ярилцлагатай хэлсэн байдаг юм л. Тэгээ энийг нь болохоор киноны хэд хэсгээс харж болж байгаа. За нэг нь болохоор манай нөгөө Дрю Бэрримор те баг анхны кино нөгөө Дрю Бэрримор биш энэ чинь бүр 2 настайгаас ер нь бол дэлгэцээр гарцсан. Угаасаа багын яваад байсан нь тий. Дрю Бэрримор чинь бүр юу штэ Спилбергийн нөгөө Спилберг чинь Дрю Бэрриморын юу байхгүй загалмаасаа эцэг мэцэг байх шүү.
За тэгвэл наа чин тасар цайтай баг. Тоглосон аргагүй л юм. Тийм, Drew Barrymore ингэсэн юм байлаа. Чи түрүүн аим шиг кино хийх гэжсэн гэсэн шүү дээ. Тэрэн дээр шалгаруултанд орох гэж ирсэн юм байна уг нь. Тэгтэн Spielberg анх харчаад тэгэд энэ киноноос хойш ер нь бол нэлээд дотносоо тэгэл загалмаас эцэн мэцэн болдг юм уу яа гэх нэг тийм юм болсон юм байна л т. Тэгсэн чинь аим шиг кинонд чи тохирохгүй юм байна гэд шууд энэ дээр шалгаруулад авцсан гинэ. Өөр кинонд очиход нь Drew Barrymore энэ хоёр чаг энэ киноноос хойш айгу найзууд болсон. Тэгээд дээрэс нь Drew Barrymore-ын жүжиглэлт ерөөсөө Spielberg хамгийн таалагдсан гэсэн. E.T.-ийн зураг авалтын үеэр. Тэгээ ерөөсөө энэ дүрийг хамгийн сайн гаргасан жүжигч бол Drew Barrymore гэж өөрөө тэгдэм бил. Яасан гэхээр одоо нөгөө манай охин дүүн уйлдаг хэсэг байдаг штэ тий. E.T. үхэхэд ингээд E.T. тэнцээ ингээд айгу үхэхэд хэцүү болж явах үед Drew Barrymore ингээд уйлдаг хэсэг байдаг. За энэ хэсэг дээр болохоор ингээд уул бичигдээгүй байсан байна л та. Ер нь бол. Тэгэнгүүт тэнцээ дүр өөрөө ингээд манай дүр маань тэрэндээ маш хүчтэй орцсон учраас тийм өндөр эмоцыг аягүй сайн гаргаж чадсан гэж байна. Бас E.T.д нөгөө нэг хичээл зааж өгдөг хэсгүүд байна. Тэрэн дээр бүр ингээд ямар ч хүн үзсэн тэр ингээд сценүүд дээр хайлж урсдаг гэж байгаа байхгүй. Аягүй хөөрхөн сценүүд ингээд явцдаг ерөөсөө. Drew Barrymore-ийн дүр бол бүр ингээд ямар ч хүний сэтгэлд хоногшдог энэ киногоор. Тэгээ манай хүнд аягүй сайн таалагдсан гэж байна. Нөгөө талаас бас манай гол дүрэн жүжигчний ах нь байгаа шүү дээ тий. Тэрний дүүтэйгээ харилцаа нөгөө нэг өстө монголоор бол халан гадна хайрын дотроо байдаг шүү дээ. Тэрийг аягүй сайн гаргаж өгсөн. Нөгөө төгсгөлд дүү нах дээр очиод E.T. амьд гэж тэгсэн чинь нөгөөтг нь амар үсрээл таад цохол нэг юм хөтөлбөр тэнцээ баярлж байгаа аягүй хүчтэй гоёор гаргаж чаддаг. Тэр нь ерөөсөө энэ киноны зураг авалтуудыг одоо эдгээр сценүүд нь энэ киноны зураг авалтыг шуман дараалалаар яг киноныхаа үйл явдалтаа давтцуулж хийснийх нь одоо хамгийн лаг үр дүнгууд нь гэж хэлэх юм уу. Тэр нэг юм ашигтай болсон гэж байгаа байхгүй. Тэгээд өөсөө киног нь үзэхээр хүүхдүүдийн жүжиглэлт айгуу гоё гэдэг юм л. Айгуу нэг юм дотн дулаахан тэ жоохон бахад ингээл нэрээ найзуудтайгаа гадаа байрны гадаа сарвчинд ингээд суудаг байсан даа гэж бодогдохоор тэ. Тэгээ нэг юм хамгийн баг дүүгээ ундаа мундаад гүйлгчдэг тэ. Марж гүйлгчдэг нөгөө нэг Drew Barrymore нэг хоёр үг нэг хөөрхөн үг байдаг юм а. Тэр нь бүр сонсохоор бүр хайр хүрээд идэг. Ээж нэг хөргөч рүүгээ юм хийгээл Drew Barrymore манай царнаас ирсэн хүн байгаа. Таасаа агалчлаа гэж хэлээд нөгөө хөргөчний хаалгаар цогчдөг. Тэгээ бас нөгөө цогчдөг шүү дээ тий. Энэ нэг юмний чи хөлн надад таалагдахгүй байна гэж хэлсэн нь яг тэр Drew Barrymore өөрийнх нь тэр юу ингэнэ жүжиглэлт биш. Яг өөрийнх нь үг ингэнэ. Яг юун дээр анх харчаад хөл нь ямар тэнийг ингэж хэлдэг. Тэр нь яг өөрийнх нь үг тийм үг зохиол дээр байхгүй. Өөрөө нэг импровизац хийсэн тий. Харин энэ чи их жоохон хүүхэд тэгсэн мөртлөө айгүй их юм хэсгүүд дээр импровизац хийсэн. Тэгээ зарим сценүүд дээр ингээд өөрөө зарим хэсгүүдтэй одоо тэр үлдэг сцен ч юм уу тиймэрхүү хэсгүүдийг гаргасан гэж байгаа байхгүй. Гэтэл энэ чи энэ кинонд байгаа хамгийн жоохон дүрэн юм билээ шүү дээ тий. 6 настай. Жоохон жүжигчин байсан. Жоохон хүүхэд тоглож байгаа. 6 гэдэг чи одоо манай охиноос нэг дүү тий. Тэгэхэд их айхтар хэрсүү маягийн тоглолт үзүүлсэн. Жүжиглэлт үзүүлсэн байгаа юм. Тэр нэг гоё юм бэл. За тэгээд кино маань өөрөө 1982 оны 6 сарын 11-нд нээлттэйсэн баха тий. 100 нээлттэйсэн санаж байна. Яг тэгж санаад байгаа хэрэг нөгөө Cannes кино фестивал тухайн жилийн Cannes кино фестивалийн хаалтын кино гэсэн юм билээ. E.T. Тэгээд Cannes 5 сард болдог санагдаад байна. Тийм 5 сарын Cannes кино фестивалийн хаалтын кино байгаад 6 сард нь Америк даяар нээлттэйсэн кино юм бэл. За ингээд харсан чинь киноны баджет айгу хөөрхөн заяа. Хоёулагийн баг энэ түүхэндээ киноны ярианы дундаас хамгийн бага бажтаар хийгдсэн кино гэж магадгүй. Ерөөсөө 10 сая доллар дотор л багтааж хийсэн кино юм. Бүх юм нь ороод тэр тоног дөхөөрөмж хүмүүсийн цалин хөлс юу гэм бүх юм ороод 10 сая доллар багтааж хийсэн кино. Box office-с болохоор баг энээсээ 765 их орлого болсон. 797 баг 800 сая долларын ашиг болсон байсан тийм. 82 онд гэдэг чинь амар хэлбэр. 82 онд 800 сая долларын ашиг олно гэдэг чинь энэ киног одоо тэр үед бол мэдээж киноны тасалбарын үн бол хямдхан байсан байх шүү дээ. Яаж ч утсан. Тэгэхээр чинь маш олон хүн үзсэн байгаа байхгүй энэ кино ерөөсөн. Асар их хүн үзсэн ба. Ингээд нээлттэй хийгээд хэдхэн жилийн дотор өмнө нь одоо хэдхэн жилийн дотор
тухайн үеийн цаг үеийн хамгийн их ашиг болсон кино болсон. Тэрнээс өмнө хэний кино байсан гэхээр хоёулаа өмнөх нэвтрүүлгүүд дээр ярьсан Оддын дайны анхны анги маань юу байсан бэл. Хамгийн өндөр ашиг болсон кино байсан бэл. Эпизод 4 рекордыг тийм эвдэж гарч ирсэн кино байхгүй ерөөсөө. Тэр нэг лаг санагдсан. Гэтэл за Оддын дайн бол бажет намаагүй өндөр шүү дээ тий. Нийтдээ харьцуулахад юм чинь амар их visual effect тэр чинь бүх нөгөө visual effect-ийн компани байгуулчихж байгаа шүү дээ тий манай хин чинь. Тэгэнгүүт энэ бажеттаар нь харьцуулаад маш өндөр орлого олсон юм. Энэ киноны чансаа тэнцээ бас мэдэгдэж байгаа байхгүй. Маш өндөр чансаатай кино гэсэн мэдэгдэж байгаа. Дээрээс нь Оддын дайн бол ингээд классик үйл явдал шүү дээ тий. Баатар төрлөө дайсан байгаа. Баатар дайсан устгах нь тий. Тэрээс нэг ийм нөгөө хуучны Аристотелийн юугаар шүүмжээр бол театрын урлаг байх ёстой 3 элемент нь гурлаа байж идэг тий. Тэрийг гурвангийн ингээ агуулсан ийм кино байхгүй. ET болохоор нэг талаас түрүүнд ярьдаг шиг одоо ингээд хүүхдийн тэнцээд сэтгэл зүйн асуудлаа давж туулж байгаа нэг юм хэсэг байж байгаа. Нөгөө талаас яг айгүй гой шинжлэх ухааны уран зөгнөл зохиол байдаг тий. Тэр нэг ингээд ямар ч хүнийг өөртөө engagement хийхээр ямар ч хүнийг өөртөө хараа байхгүй. Ингээ бас харахаар их гоё. Одоо манай ET гэдэг дүр маань дэлхий дээр аялж явж байгаад хөрх юмтай хаягдчихж байгаа шүү дээ тийм чи хүмүүсээс болоод тэгээ хаягдчихж байгаа. Нөгөө талаас манай гол дүрийн дүр маань өөрөө бас нэг юм хаягдсан одоо маягийн дүр те. Аав нь байхгүй, ээж нь агүй их ажилтаа, хан ингээд өөр тишээ явцдаг. Өөрөө дүүгээ анзаардаг нэг ийм дүр байхгүй. Энэ хоёр талаас уулзаад одоо нөгөө нэг яг нэг юм тохиолдол бүрднэ гэдэг шиг юм болсон байгаа байхгүй тэнцээ. Тэгээд нөгөө хумсар энэ нэг болчдөг шүү дээ сүүл рүүгээ. Тий. Оддын дан гэснээс гоё санагдаад байгаа. ET-ийн төрөл Оддын дан дээр гардаг мэдхүү. Нөгөө юуны юу? Эпизод 3 дээр гардаг уу? Биш эпизод 1 дээр. За. Нэг Палпатин чинь бүгдийн цуглуулад нэг хурал шиг юм хийгээл нэг боо юм болоод нэг мангар том тайз гардаг штэ. Тэрэн дээр яг 3 шиг ET гардаг байхгүй тэн дээр. Тийш нэрээ. Тэгэхээр нэ Жорж Лукас, Спилберг хоёр ч хоорондоо найзууд учраас бас бие биенийхээ юг ингэж авч одоо юу гэдгийг камео болгож оруулж ирэх ийм та юм тохиолдлууд байдаг юм байна. Үгүй тэр нэх гоё тий. Гоёстай гоё. Яг тэр нэг таньдаг юмнууд чи өөр кинон дээр гараад ирэхээр хөө тэр явж гин гэдэг бүр өшөөл илүү юу вэ төрдөг штэ тий. Үдсчмээр цаашаа юу болох нөө гэд. Гадаадд явж байгаад найзтайгаа тааралдж байгаа юм шиг мэдрэмж төрдөг штэ. Таньдаг дүрийг ч юм уу те өөр киноноос харахаар яг тэгээд бодохоор бас нөгөө Marvel-ын кинонуудын нэг гоё юм нэг том shared universe те. Тэгэхээр нэг юм хүнд дотн мэдрэмж өгдөг те. Тэр дүр нь ингээд гараад ирэнгүүт нэг айгуу гоё дотн мэдрэмж. Тэр нас их гоё. Нэрэ эпизод 3 нэг дээр тэгж гардаг шүү дээ. Сүүлд хийгдсэн юм дээр. За ингэсэн байна хараа. Гол дүр нь Elliot-ийн дүрд Henry Thomas гэдэг жүжигчин тоглолдог шүү дээ. Одоо ч бас кино тоглосон хэвээрэл байгаа. Шалгуултанд ороод үхсэн нохоогоо бодоод яг тэр шалгуултынхаа юу хийгээд сценэ хийгээд ингээ гараад ирсэн чинь манай Спилберг үйлцэн зогсож исэн гинэ. Тэгээд дүр чиний гэж хэлсэн байна. Шууд. Тий. Яг нэг гол дүрийн жүжигчин бас мундаг жүжигчин тий. Тий. Сүүлийн нэг ET үхэх гээл манай хүн чинь өөрөө идэгрээл нэг битгий үхээч гээл хөрх юмд уйлдаг штэ. Тэр хэсгээ хийхдээ л авчиад тэр үхсэн нохоогоо ботсон юм шиг байна. Тэгээд тэрийг бол төгс гаргасан. Кинон дээрш төгс гаргасан. Шалгуултаач төгс хийсэн тэр. Тэр одоо манай ET нэг зүрхний cardiac arrest болоо тэг зүрхний хэмнэлэн ингээд буураад зогсож байгаа шүү дээ. Яг тэр хэсэг дээр яг хажууд нь Elliot-ийн жүжиглэлт бол бүр актер гэдэг тэг. Ерөөсөө бүр ингээд дотроос нь ингээд нөгөө нэг авж байгаа юм шиг мэдрэмж төрдөг шүү дээ. Өмнөөс нь өвдөө тэг. Йоо гэтлээ болчихчтэй наадхаа гэмээр тэг. Ерөөсөө тэр нэг актер. Яс энэ кинон дээр надад нэг гоё санагдсан юм ингээд дайсны дүр бол бүх юмыг ингэж хаагаад хориглох гэж байгаа гэдэг мессежийг анханаас нь өгчдөг. Нөгөө юм төрхүүр ингээл гараал идэг штэ тий. Кино эхлэнгүүт нэг юм төрхүүр унжуулсан нөхөр ингээл Google яваад. Тэр бол ерөөсөө төрхүүрээр юм яадаг гэхээр цойжилдог гэдэг санааг өгсөн байгаа юм. Спилберг тэнцээ. Тэгэнгүүт манай ET-ийг нас урсны дараа ингээд юм том юм инкубатор шиг юм дотор игээ цойжилчихж байгаа юм тий. Тэр нь нөгөө талаар манай Elliot-ийн тэр ертөнцийг бас ингээд тэр чигт нь хайрцагчлаа гэдэг санаа явж байгаа.
Тэр нь их гоё санагдсан надад. Бас ингэж бодохоор энэ киноны одоо яг science fiction гэхээс илүү хон дөрүүдийн сэтгэл хөдлөл сэтгэл зүйн байдлыг гаргаж байгаа нь одоо айгүй гоё санагдсан. Ийм болохоор бүр жоохондоо үзчихэл энэ кино юм юу гэсэн юм бэ штэ. Engagement хийгддэг юм. Ингээд бас татаад исэн юм бэ штэ гэдэг байгаа байхгүй. Ингээд одоо нэг бодлоо харахаар би бол нэг eating нэг тоодгүй байсан бай. Тэр ингээд хүүхэд тэр хоёрын харилцаа надад их гоё санагддаг байсан юм лээ. Тэгээ бид нар бол багадаа ч юм уу зөндөө л олон кино үзсэн шүү дээ. Гэтэл энэ кино бүр ягаад чинь тэгэл юу стресс гарахгүй бүр ингээд тод байгаа. Мэдээж одоо ET-ийн дүрс байна тий. Аимшигын дүрс байна. За мэдээж тэгээ бас энэ киноны өгүүлэмж ч юм уу тэр одоо тэр хоёрын харилцаа тэгээ тэр цэцэг өгч байгаа энэ тэргэл ер нь бол сэтгэлээс хизээж гарахгүй юм хэсгүүд зөндөө байдаг тий. Одоо ингээл бүр нөгөө хамгийн алдартай нь хэлэх юм бол нөгөө дугуйтаа ингэж нисдэг гэсэн үг тий. Тэр бол ерөөсөө хамгийн гайхалтай хэсгүүдийн нэг шүү дээ энэ киноны бүр. Ямар сайндаа нөгөө тэрнээс нь болоод би бол ингээд орой зориуд дугуй мгуу гэхдээ гоё санагддаг нөгөөх нь. Тэр нь их гоёсэн. Тэгээд яг хөө бас их сонирхолтой юм нь юу гэсэн гэхээр киноны төгсгөлд манай Elliot ET-г явуулдаг шүү дээ тий. Одоо нөгөө англиар бол letting go тий. Өөрөөсөө ингээд явуулж байгаа. Тэгээ ET их гоё үг хэлдэг тийм чи. Бас яг энэ арт тавигдсан киноны хөгжим бол бүр үнэхээр гайхалтай. Хөгжим бол бүр ингээд өөрөө ирэхгүй энэ кинонд айгу гоё оруулдаг. Тэгээ ингээд тэр ET-г ингээд за ET ч гэсэн одоо харих ёстой тий. Өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн юмтай гэдэг. Манай Elliot-т бол ET сав чухал дүр байгаа шүү дээ тий. Бүр ингээд ET би ингээд чамд хайртай тэгээ гэтэл ингээд чамаа би явуулах ёстой гэдэг нь нөгөө нэг бас кинон дээр яригадаад байгаа аав гэдэг дүр байгаа шүү дээ тий салцсан. Тэр аав гэдэг дүр байгаа. Тэрийг бас тодорхой хэмжээнд манай Elliot өөрөөсөө явуулж байгаа гэдгийг харуулж байгаа байхгүй. За ямар ч үсэн одоо нэгэнт болсон зүйл ийм юм байна. Энийг би хүлээн зөвшөөрөх ёстой байна гэдэг тэр одоо өөрөөсөө явуулж байгаа үйлдэлийг хийсэн санагдсан. Тэгэхээр бас Spielberg өөрөө тэр ээж аавынхаа тий салалтыг төсөөллийн найзынхаа ачаар давж туулсан гэдэг яг тэр бүх одоо өөрийн гэсэн мэдрэмжийг энэ киноны ET гэдэг дүр болон Elliot-ийн харилцаанд шингээж өгсөн болохоор энэ хэсэг бас өөрөө тийм айгүй одоо киноны climax гэж хэлдэг шүү дээ. Яг тэр хэсгийг айгүй сайн гаргаж өгсөн санаа. Одоо өгсөн бэл. Нөгөө талаас манай нөгөө John Williams тийм хөгжим зохиолч нь композер хөгжмийн зохиолч нь маш гоё хөгжмүүдийг энэ кинонд бичиж одоо өгсөн. Би бүр ингэ нөгөө хаяа амралтын өдөр нөгөө нэг хаяа нэг гоё их цэвэрлэгээ юмэр санагддаг шүү дээ. Нэг өглөө эрт босч байгаа тийм гэр цэвэрлчээр дотор толгоо онгочдөг бас. Тийм үедээ нөгөө ET-ийн өөстийг тавьчихдаг байхгүй. Тэгэхээр ингэ айгу гоё байдаг. Ингээд хөгжмийн сонсонгууд давхар тухайн киноны син шууд болгон дотор ороод ирчихдэг. Тэг. Одоо нэг ийм үйл явдал энэ дээр ингэж явдаг шүү. Хөгжим бас өөр их гайхалтай. Тэгээд John Williams-аас асуусан байгаа юм. Энэ хөгжмийг ингээд бичихэд танд хамгийн хэцүү нь юу байсан бэ гэсэн. Манай хүн ерөөсөө тэр том ингээд театрын дэлгэцэн дээр юм жоохон агли нөхрийг харийн амтныг гаргаж байгаа. Тэрний ард би хөгжим бичээд үзэгчд маань тэр одоо харийн амтны төлөө эмпати мэдрэх ёстой тий. PT мэдрэх ёстой ингээд тэр юм хүнд хэцүү юм ханцж байгаа мэдрэмжийг авах ёстой. Тийм хөгжмийг бичих надад аягүй хэцүү байсан гэсэн. Өөрөө бусд нь бол ер нь ингээд киноныхаа хөврөл нь өөрт нь маш гоё байсан учраас ингээд гоё уянгалал явсан. Харин тэр ертөнцийг хүний чихээр ойлгохоор тэгж бичин гэдэг нь надад хамгийн хүнд аваа байсан гэж ярилт өгсөн байдаг юм лээ. Тэгээд ч тэрийгээ одоо амжилттай давсан бах уу. Энд чинь юу ET-гээр Оскар авсан шүү дээ. Нийт 5 Оскар. Манай кино чи ерөөсөө тийм 9 номинацид нэр дэвшээд 5-ыг авсан юм биш шүү дээ. Тийм. Шилдэг хөгжим, тэгээд visual effect, шилдэг дуу, тэгээд дууны найруулга 5-ыг авсан байна. Бас овоо олон Оскартай кино байхгүй. Тийм. Ер нь бол яг хийцийн талын бүгдийн л түүсэн байгаа юм л та. Зохиол дээр бол өгөл өгчмөр л байгаа ч. Зохиол бол харин тийм өгөл өгчмөр ихгүй. Энэ жил нь ямар кинод юугаар авсан байт юм бол тоо. Зохиолоор авсан байт юм л та. Энээс илүү лаг кино байсан байж таарал зохиолоор авсан байна. Тэгсэн л байгаа. Тэгэхээр бас нэг бодлын төсөөлөгдөхгүй л байгаа юм. За нэг сонирхолтой баримт хэлээд. За. ET-ийн хоолойг нэг бүсгүй хүн оруулсан юм байна.
Pat Walsh гэдэг нэртэй. Тэгсэн чинь энийг болохоор зүгээр манай кинон дээр ажиллаж байсан дууны инженер нэг камерны дэлгүүртээр явж исэн чинь л яг өөрийнх нь хайж исэн хоолой тийм дуурайд байна гэнэ. Тэгээ очиод харсан чинь Pat Walsh гэдэг нэртэй эмэгтэй хүн байж байхгүй юу. Тэгээд авчираад студ дээрээ дуу мууг нь ягаад ингэ үтсэн чи яг манай ET-ийн хоолой гинэ. Тэг ягаад эмэгтэй хүний хоолой юм болчтой юм бэ гэсэн чинь энэ хүн өдөрт 2 хайрцаг тамхи татдаг юм. Тамхичин хүн байж. 2 хайрцаг. Тийм. Сайн татсан. Зогсоо зайг угсруулдаг гэсэн үг. За тэгэхээр хүүхдүүдээ тамхи татаад байвал одоо ийм муухай хэргаргийн хүн шиг хоолойтой болох нь шүү гэж. Харин тийм. Ер нь ч тэгээд тамхич хоолойнд мөн ялангуяа нэг дуулдаг хүмүүс дуу оруулдаг киноны дуу оруулдаг мэрэгчлээ хүмүүсийг тамхинаас гардаг гэж байна шүү дээ. Тамхи татчих болдгоо. Тийм баг. Тэгээ яг хоо надад ингээд энэ киноны их гоё юм яг манай Spielberg дээр салгалтыг ингээд ET-гээр төлөөлүүлсэн өөрх нь imaginary friend буюу төсөөллийн найз байсан төсөөллийн энтэй ингээд тавьж явуулж байгаа тэр хэсгүүд их гоё санагдчихсан. Нөгөө талаас бас би нөгөө Night Sky төслийг хараад энэ ингээ хоррор кино байсан юм байх байсан юм байна гэдгийг харж байнгут яг энэ кино бас өөрөө яг саяны хэдхэн жил хийгдсэн No One Will Save You гэх кино гэдэг. Тэр бас их гоё. Нэг юм харь гаргийн бийт нэг тосгоныг илэрхийлдэг байхгүй байсгандаг. Нөгөөх нь болохоор Save Yourselves гэдэг нэг усын харилцааны тухай. Энэ хоёр кино бол ерөөсөө энэ ET тэгээд Night Sky төслөөс санаа авч хийгдсэн кинонууд юм бэл ирээдүйд. Арай нэг юм нэг сетапыг орчин үеийн болгож өөрчлөөд тэгээд мэдээж орчин үеийн одоо өөр соёлын өөрчлөлтүүд гарсан байна. Тэдрэг оруулсан юм кино гэдэг юм лээ. Тэдрэг бас манай сонсогч нар сонирхож үзвэл сонирхолтой. Надад хамгийн чухал санагдсан юм юу гэхээр энэ киноноос төсөөллийн найз гэдэг зүйл харангуут их юм хачин байна. Жишээ нь Be Love Монгол төсөөллийн найзтай гэдэг хүүхэд жоохон мөхтө сонсож байгаагүй. Бидний үед бол нэг байгаагүй хаа тий. Бэдгүй санагдаад. За хятадд бол сүүлийн үед иймэрхүү яриа их гарч эхэлдэг болсон гинэ. Сүүлийн үед гэдэг нь 2000 оноос хойш modern time гэдэг тий. Энэ төсөөллийн найзтай гэдэг хүүхдүүд гарч ирдэг эхэлсэн гэж байна. Тэгээ ингээд Азийн соёлыг судлаа л та ер нь ийм төсөөллийн найз гэдэг юм байд юм уу байдгүй юм харангуй зарим Азийн соёл бол төсөөллийн найзыг бүр зөв бос юм гэж үлээж авдаг. Энэ бол ерөөсөй болохгүй. Энэ баг нөгөө нэг хүүхдэн тэнд нэрээ нэг юм хий юмтаа яриад ингээд хахаар эвгүй санагдах. Тэр чинь ч юу илээ гэж бодсон шүү дээ. Тийм учраас ингээ айгу хоригддаг гинэ. Айгу юм хатуу ханддаг. Нөгөө талаас Аз соёл маань өөрөө Европ барууны соёлоос юугаар ялгаатай юм гэхээр маш family oriented гэр бүлэрээ цуг амьдарч идэг те гэр бүлэрээ хоол иддэг ингээл юм байдаг шүү дээ ер нь. Тэгээ ээж аав хүүхдийн юм нэгнийхэн одоо хувийн ертөнц рүү орж байгаа тэр үйлдэл бол маш их байдаг те Аз соёлд. Ямар сандал цагаан сар болонгод ихнэр хүүхэд асуугаад те хин ч хамаагүй зүгээр. Тийм юм interaction их өндөр байдаг учраас зарим судлаач нар юм Азийн соёл юу байж магадгүй юм байна. Imaginary friend төсөөлийн найз байдгүй юм байна гэсэн юм судалгаанууд байдаг юм л. Барууны соёлд болохоор энэ харилцаа бага болчдөг. Хүүхэд ер нь хөвчлэн гэртээ ганцаараа байх хугацаанууд их болдог гинэ. Одоо нөгөө ээж нь өдөржингөө ажилтаа. Тэгээ осолгоо нэг орой сургуультад чи автобусандаа суугаад ирчдэг. Тийм учраас нөгөө хүүхэд өөрийн тэр ганцаараа байгаа орон зайгаа нэг нөхөхийн тулд хоёрт өөрийгөө аюулгүй байна гэж мэдрэхийн тулд төсөөллийн найз гэдэг найзыг бий болгодог гинэ тийм ч. Тэгээд ингэж тэрнтэйгээ боглож эхэлдэг. Энэ нь өөрөө зарим одоо тарих судлаач нарын нүдээр харах юм бол айгүй хэрэгтэй гэж байна. Ягаад тэгэхээр энэ бол хүүхдийн одоо хүүхд чинь маш их бүтээлч байдаг шүү дээ тий. Яг энэ ET гэдэг киног төсөөллийн найз болон нөгөө хүүхдийн сэтгэл зүйн өнтер гэсэн өнцгөөс харах юм бол хүүхэд ямар лаг бүтээлч вэ гэдэг нь тэр чигтээ харагдчих байгаа байхгүй. Тэрийг нь харах юм бол ерөөсө хүүхдийн бүтээлч байдлын хамгийн том илрэлт бол төсөөллийн найз гэнэ. Нөгөө талаас зарим судлаач нар юу гэж харж байгаа гэсэн чинь яг энэ манай Spielberg нөгөө салалтыг тэр төсөөллийн найзаараа давж туулсан гэдэг шиг зарим хүүхдүүд бол амьдралд нь тохиолдсон юм хүнд зүйлийг тий ялангуяа өөрсдөөс нь үл хамаарсан ч юм тиймэрхүү зүйлийг даван туулахдаа төсөөллийн найз бий болгоод тэрнийхэн ачаар даван туулдаг гэж байна. Тэр одоо хүнд зүйлүүд тий. Бүр илүү зүйлүүд нь юу гэхээр энэ төсөөллийн найз бол ерөөсөө зарим хүүхдүүдэд ямар боломжийг олгодог гэхээр одоо би ямар нэгэн хүнд нөхцөл байдалд орчих юм бол яаж давж гарах вэ?
би ямар нэгэн зүйлийг өөр нүдээр харахын тулд яах вэ гэсэн тэр нөхцөл байдлуудыг тархинд нь одоо кейсүүд гэдэг штэ тий. Тэр кейсүүдийг бий болгож өгч идэг. За иймэрхүү байдлаар төсөөлийн найзтайгаа найзлсан хүүхдүүд ирээдүйд одоо нэг лаг ихтгэл тавьдаг хүмүүс байдаг штэ тий. Лаг спич хийдэг, storytelling айгу гоё ярьдаг тий. Их гоё ярьдаг хүмүүс байдаг штэ тий. Нэг амаараа паналт гэдэг шиг. Тийм чадварууд нь ихсэн сайжирдаг гэнэ. Мөн энэ давхар хүүхдийн нөгөө ганцаардалд айгу хань болдог гэж байна. Тэгээд сүүлийн судалгаанууд бол ер нь ямар нэгэн соёл гэхгүйгээр манай хүүхэд төсөөлийн найзтай байх юм бол тэрийг ингэж хүчээр болиулж болохгүй гэж байгаа. Сүүлийн үед бол Монголд бас айгүй их анзаарэгддэг болсон юм. Ялангуяа манай охины ангийнхаа энтерд бол төсөөлийн найзтай. Зарим нь бол бүр ингэж хүүхэлдэй байгаа шүү дээ, тий. Одоо хүүхдийн. Тэр нь яг өөрийнх нь төсөөлийн найз нь тэрэндээ ингэж нэр өгчдөг. За ингэж харах юм бол чи биднес ч гэсэн төсөөлийн найзтай байсан байхгүй. Гэтэ тэр нь нөгөө өөр хэлбэрээр гарч ирдэг гэсэн. Би жишээ нь ингэж нөгөө Bugs Bunny-гийн хүүхэлдэй байдаг шүү дээ, тий. Тэрний шиг чихмэлтэй. Тэрнтэйгээ ярьж мэрдэг. Тийм төрлийн юмнууд ингээд бэж идэг хүүхдүүдэд тэр болохоор ингээд төсөөлийн найзын нэг хэлбэр гэж байгаа байхгүй. Тэрийг ингээд ийм амьд бит мэтэр те харцдаг, бодит зүйл мэтэр харцдаг. Тэгэхээр ингээд сүүлийн үед болохоор хүүхдүүд бол бүр энэ ихэлсэн. Дээрээс нь зарим хүүхдүүд бол бүр яг ийм одоо ET гэдэг шиг төсөөлийн найзтай байдаг гэж. Тэгэхээр энэ дээр бас анхаарч авах хэрэгтэй юм байлээ. Тийм ээ, тийм ээ. Ер нь бол бидний үед чинь жоохон бахтай бүгдээрээ л тоглоомнуудаа нэрлээл тэрнтэйгээ яриад тэрэндээ цай зөөжгүйгээл ер нь тэгэж тоглолдог байсан шүү дээ. Одоо ч бас тийм хിവэрэл байгаа л бахалтай би ч нэ хүүхд мөхдөг болохоор сайн мэдэхгүй юм тэр. Яг хөө бас ингээд анзаархад яг энэ зөвөр кинон дээр нэг инээдтэй хэсэгтэй айгуугаа давхцаж байгаа. Тэр нь юу гэхээр нөгөө ээж нь гэртээ ирээд баахан юм чихмэл тоглоомнууд донд юм хайж идэг шүү дээ. Тэгсэн чинь голд нь манай ET зогссон байсан чи зүгээр тоглоом байна гэж одоо өнгөрчдөг шүү дээ. Тэгэхээр ингээд зарим одоо нөгөө ялангуяа psychoanalyst-ууд кинонд нөгөө psychoanalyst гэдэг зарим судлаач нар юу гэж ET-ийг хардаг вэ гэхээр ерөөсөө нөгөө science fiction биш. Тухайн хүүхдийн төсөөдлийн найз маань тухайн хүүхдийг садалтыг яаж даван турж байгаа гэдэг өнцгөөс харах юм бол ET гэдэг бол тэр тоглоомнуудын нэг. Тийм учраас ээж нь ингээд нөгөө анх тэр ET-ийг харж байхад ерөөсөө тоохгүй байхгүй тийм. Дараа нь тэр зүйл маань ингээд нөгөө тодорхой критик утгыг даваад эхэлнэ шүү дээ. Тэр хүүхдэд муугаар нөлөөж бас болно шүү дээ. Тиймэрхүү байдлууд нь төгсгөл нь ямар байдлуудаар илэрхийлэгдэж байгаа хэрэг нөгөө цагдаа шүүх гэдэг юм асуудлууд руу орж ийн гэдэг ч юм. Ийм байдлаар нь бас харж болно гэсэн тайлбарууд өгдөг юм билээ. Тэгээ яг хуу гэр бүлэрээ заавал үзэх ёстой кино гэж хэлдэг. Нөгөө талаас энэ киног сүүлд хит дахиж нөгөө засварласан юм бэл. Тэр бууг нь walkie talkie нөгөө радио болгоцсон гэдэг ч юм. Ийм эсгүүд оруулаад одоо л ер нь гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой кинонуудын нэг гэдэг юм бэл. Хүүхд рүү буу толгодог бол бас арай л байж тээ. Тэр их хатуу хэсэг байгаа шүү дээ. За ч одоо яаж бодохоороо буу тулах чи гэж боддог юм бол та. Тэр үед бас өөр туршлагагүй л байж тээ тий. Спилберг туршлагагүй дээрэс нь бас нөгөө эн чинь бүр 40 жилийн өмнөх нэг юм шүү дээ тий. Тэгээ Америкийн нэг юм болохоор юм өөр л байсан бахал та яг нь. Тийм баг. Болч магадгүй иймэрхүү кинонууд дээр иймэрхүү жижигхэн алдаануудаа хийсний ачаар өнөөдөр энэ янз янзын шаардлагууд сайжирсан баха тий. Хүүхдийн кинонд одоо хамаагүй бүслэгнээс доос хэсэг гаргаж болохгүй, хүүхэд рүү буу тулгаж болохгүй гэдэг ч юм уу тий. За бэлгүүнээ юу яаж 2 дугаар анги хийхт гээд ер нь 10 хуудас зохиол бичигдээд плот нь гарцсан явж исэн юм байна. Спилберг маань өөрөө. Тэнгүүд тэрэн дээр юу гарах хэрэгтэй байсан бэ гэхээр өөр төрлийн хариг харгийнхаа ирээд манай хүүхдүүдийг хулгаалсан юм байна. За тэнгүүд манай ET чинь найзуудтайгаа очиод аимшигын кино болох нь. ET найзуудтайгаа очиод нөгөө Elliot энтрийг авардаг ийм одоо плоттой үг байсан юм байна л. Гэтэ тэгээд одоо ягаад ч энэ хийгдэггүй ингээ өнгөрчээ. Энэ ихтэй надад бол өстой хийгдэггүй болсон байна. Энэ 2 дугаар анги ингэж хийгдсэн бол энэгүй яг хүүхдийн кино гэдэг нэг юм гоё адал явдалт тэгээд нөгөө нэг баялаг ертөнцөөр хийвэл гоё л бахал та тий. Зүгээр ингээд яг нэг иймэрхүү л үйл явдалтай гэх юм бол жоохон онцгой санагдчих. Гэхээр тий. Нөгөө киноны бас юм өмнөх киноны баялаг ертөнцийг жоохон хөнгөж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байна. Тий. Ер нь гэтээ ET-ийн 2 дугаар анги гарсан бол шал дэмий юм болох байсан. Ер нь энэ кино дахиж ремейкч битгий хийсэн. Тий, үнэн. Яг гоё ингээл тий классикаар нь хадгалаад. За нөгөө нэг дугуйтай хүүхдүүдийн талаар нэг мэдээ хэлчихэд хоёлоо өндөрлөө. Дугуйтай хүүхдүүд донд Спилберг шиг нэг нөхөр гардаг шүү дээ санаж байна. Тий. Яг адилхан болгоотой.
Яг адилхан шилтэй. Тийм. За чи өөрөө тоглохоосоо жоо хичээ тэр хүүхдүүдийг л тоглосон юм шиг. За их адилхан дүр гэдэг тий тэр ерөөс. За баярлалаа Билгүнэ. За баярлалаа. За кино шинжлэх ухааны нэвтрүүлгийг физикч Билгүн маань Хятадын Ланжао хотоос үргэлээ. Нэвтрүүлгийг та бүхэн YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 170 столгийн од өндөр радиогоор хүрлээ. Дугаарыг илүү эрүүл, илүү бүтээлч ураатай Iron Circle болон од өндөр сувгийн алтан гишүүд явж сэтгэлээ. За Билгүнэ дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баярлалаа. Бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од өндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.